Хуулийн дагуу улс төрийн 8 намын үйл ажиллагааг зарцаана. Анарад медиа 2026 оны онцлог үйл явдлуудын таамгийг дэвшүүллээ. 2025 онд хөрөнгөний зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оноос 7.9%-аар нэмэгдэж 13.8 их найдад хүрчээ. Хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд өвлийн амралтаа үр дүнтэй өнгөрөх боломж хомс байна. Орон тэрэг үзэгчдээ сая танилцуулсан боломжсод мэдээллийг одоо танд үзүүлэх болно. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Улс төрийн намын тухай хууль 18 жилийн дараа шинжлэгдэж 2024 оноос шинжилсэн найруулга нь албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн. За энэ хуулиар өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний дотор намууд улсын дээд шүүхэд намын дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэх ёстой байсан. Гэхдээ одоогийн байдлаар ганцхан нам дүрмээ амжилттай батлуулсан байгаа юм а. Мөн түүнчлэн намууд энэ оны 2 дугаар сарын 10-ны дотор сонгуулийн ерөнхий хороонд санхүүгийн тайлангаа ирүүлэх ёстой юм а. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 37 намаас 29 нам намын дүрмийн өөрчлөлтөө улсын дээд шүүхэд ирүүлжээ. Үүнээс ганцхан намын дүрмийн өөрчлөлтийг баталжээ. Бусад 28 намууд шинжлэгдсэн хуулийн заалтыг хангаагүй дүрмийн өөрчлөлтийг ирүүлж байна гэлээ. Тухайлбал намын дүрмийн өргөдлийн хувьд баримт бичгийн бүрдэл хангахаас гадна намын бүтэц зохион байгуулалтын талаар дүрмд тусгах хуулийн шаардлагыг хангасан байх ёстой байна. Намын дүрмд заавал тусгах ёстой 10 нийтлэг зүйлийг хуульд тусгажээ. Эдгээрийг орхигдуулбаас хийдэл үүсч шийдвэрлэх боломжгүй маргаантай асуудлууд бий болох эрсдэлтэй гэж улсын дээд шүүхээс үзэж байгаа учраас шаардлага хангаагүй намуудын дүрмийн өөрчлөлтийг буцааж байна гэлээ. Үүнээс гадна дүрмийн өөрчлөлтөө улсын дээд шүүхэд ирүүлээгүйгээс хуулийн дагуу үйл ажиллагааг нь идэвхгүйд тооцох дараах 8 нам байна. 12 сарын 31-ний өдрийн байдлаар бол 29 нам улсын дээд шүүхэд дүрмийн өөрчлөлтөө баталж ирүүлсэн. 21 нам бол яг өнөөдрийн байдлаар ажиллагаанд байна. За энэ 29 намаасаа нэг нам бол бүртгэгдсэн дүрмийн өөрчлөлтөө амжилттай бүртгүүлсэн. За одоогоор 4 нам нийт хүчин хуралдаанд дүрмийн өөрчлөлтийг оруулахаар бэлтгэж байна. За 3 намын материал бутсан гэх зэрэг ийм мэдээлэлтэй байна. За намууд бол дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэхдээ анхаарах зүйлийн талаар бол улсын дээд шүүхээс тухай бүрд нь хэлэлцүүлэг хийж за мөн одоо яг л энэ хуулийн заасан тодорхой асуудлуудыг дүрмэндээ тусгачуул болно гэдэг дээр шалгах хуудас гаргаад ингээд тодорхой мэдээлэл зөвлөмжүүдийг бол өгч ажилласан. Улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгад дараах тохиолдолд намыг идэвхгүйд тооцсон гэж тусгажээ. Тухайлбал улсын их хурлын ээлжид сонгуульд 2 удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй намын удирдах дээд байгууллагыг эсвэл төлөөллийн төв байгууллагыг 5 жилийн хугацаанд хуралдуулаагүй тохиолдолд болон үүргээ зөрчин 2 жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй үед намыг идэвхгүйд тооцсон гэж тусгажээ. 2024 онд улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 28 нам санхүүгийн тайлангаа ирүүлж дараах 9 нам ирүүлээгүй байна. Харин өнгөрсөн оны санхүүгийн тайлан хараахан гараагүй ба тайланг энэ оны 2 дугаар сарын 10 хүртэл хүлээж авна гэлээ. За 2 сарын 10-ны дотор ирүүлсэн санхүүгийн тайланг хараа тус аудитын хуулийн этгээдээр одоо хяналтын ажил эрхлэх ажлыг сонгуулийн ерөнхиөрөө зохион байгуулдаг. Ингээ 3 сарын 15-ны дотор уг үйл ажиллагаа дуусаад дүгнэлт гардаг. За 3 сарын 15-наас 4 сарын 5-ны хооронд сонгуулийн ерөнхиөрөө өөрөө хяналтын ажлыг хэрэгжүүлдэг. За сонгуулийн ерөнхиөрөө хяналтын ажлаа хэрэгжүүлчихэд 3 дахь үе шатны хяналт болох үндэсний аудитын газарт одоо намуудын санхүүгийн тайланг хөрвүүлнэ. Үүнээс бас дүгнэлт гарна. Ингээ 3 тайланг үндэслээд улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилтийн хэмжээ зөв байна уу, зөв зарцуулж юу гэдэг дүгнэлт гарна. Зөрчлийн тухай хуульд төрөөс санхүүжилт авсан нам орлогын нэг данстай байхыг заасан байдаг. Нам тус хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд дансанд орсон орлогыг 2 дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээгээр торгох залттай байна. Түүнчлэн хандивын хэмжээг хэтрүүлэн авах болон мөнгөн хэлбэрээр авсан бол 2 дахин их хэмжээгээр торгох зохицуулттай гэлээ. Нам жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийлгэж жил бүрийн 1-р улиралд багтаан цахим хуудсандаа байршуулж олон нийт гишүүд дэмжигчдтэй нээлттэй танилцуулж байх ёстой байна.
Намрын чуулган нийгмийн хүлээлтэд хүрч чадсангүй. Иргэдийн амьдралыг дээшлүүлэх бизнесийн орчныг сайжруулах бодлогын ямар ч шийдвэр гаргалгүй байсаар намрын чуулган завсарлчихлаа. За харин хаврын чуулганаар олон нийтийн хамгийн их шахаж шаардсаар ирсэн татврын багц хуулийн төслийг хэлцэх гэж байгаа. Энэ хууль батлагдсанаар иргэдийн нуруунд дээрх татврын ачаалал 2.7 их найт төгрөгөөр буурна гэж засгийн газар зарласан. За 2.7 гэх энэ тооны ард хуульд ямар өөрчлөлтүүд орох гэж байгааг албаныхнаас тодруулсан. Мөн энэ өөрчлөлтөд бизнесийнхэн ямар байр суурьтай байгааг ч бид тодруулсан юм а. 5 жилийн өмнө татрын хуулийн шинжилсэн хариулга баталчаад одоо ингээд дахиад шинжилнэгээ сууж байвал энэ хөрөнгө оруулалтын орчин чинь яах юм? Монгол улсад бизнес хийж байгаа хүмүүс ингээд хүлээлтийн байдалд ороо. Тэгэхээр реформ байгаа. Бид ингээд тогтолцооны иж бүрэн 100% биш мэдээж хэрэг. За нэг жишээ хэлэх юм бол татврын хууль өөрөө татвар төлөгч нарыг яг ижил зам төлөвтэй гэж үзээд ингэж хатуу хэрэгждэг хууль өөрчилж байгаа. Та хариуцлагатай байна уу, та шудраг байна уу, та хичээж гэнэ үү гэдгээс үл хамааран татврын хуулиор нийжилээ гэж. Энэ бол мэдээж бас ингээд аль болох хүний субъектив байдлаас хамаарсан байхгүй ч гэдэм юм байсан. Ийм бид нар байдлаар 12 оны хуулийг хийсний үндсэн дээр татврын энэ захимжилт системийн шинжилгүүдийг бас нэлээд сайн төвшин хийж чадсан. Одоо бидний дараагийн реформын алхам юу гэхээр татвар төлөгчдийн хариуцлагын түвшин зам төлөвтэй уялдуулаад татврын хууль өөрөө татврын албаар уян хатан харьцдаг болох ёстой. Би 8 нэрийн барааны дэлгүүр нөөцтэй зараад хахад энэ дэлгүүр чи яхаар нөөтлөж болохгүй байгаа. Тэгэхээр энэ өөрөө энэ тогтолцооны одоо реформын шинжтэй юу бол энэ зам төлөв рүү чиглэсэн уян хатан зохицуултууд ингээд иж бүрнээр орж байгаа. Татвар бол өндөр байна гэсэн асуудлууд бол татварлагч нар бол ер нь тавигдаагүй. Хамгийн гол хүндрэлтэй юм бол нөөтийн татвар дээр хэцүү байна. Дээрэс нь энэ ажилчдаа дэмжих, урамшуулах тийм ээ ажиллах нөхцөл болцоог нь хангахад зориулан гарч байгаа энэ зардлуудыг та нар нэгдсэн хүртэл татврын хасагдах зардал дээр оруулж өгөөч, аж ахуйн нэгжийн хасагдах зардал дээр оруулж өгөөч гэдэг дээр нэлээд олон ихэнх байр суурийг эзэлсэн. Дээрэс нь энэ татвар төлөх хугацаа, нэгдсэн хүртэл татвар төлөх хугацаа бол ер нь тайлан гаргах татвар төлөх хугацаа бол нэг дор одоо нэг хугацаанд байгаа нь өөрөө их хүндрэлтэй байна гэдэг. Ингээд татвар төлөгчийн мөнгөний эргэлт одоо их ийм богино хугацаанд эргэлдэх, дээрэс нь мөнгө их одоо бэлэн мөнгөний эргэлт их дутагдах ийм нөхцөл байдал их байгаа учраас энэ дээр их анхаарч өгөөч энэ шинжилтээрээ гэсэн саналуд бол нэлээд их төлхөө хувийг эзэлж ирсэн. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингээ харахаар энэ ер нь бол бид нар асуудлуудаа ингээ багцлаад боогоод үзсэн. Яг энэ зүгээс харахад бол ерөнхий татвар төлөгчдийн хүсэжсэн хүслүүдийн ер нь 80% орчим бол орцсон гэсэн юм дүгнэлттэй байгаа татврын албаны хувьд. Реформ байдлаар хийж чадсан уу гэвэл би бол бас 100% гэж бас хэлж чадахгүй. Яагаад гэвэл мэдээж хэрэг одоо сангийн яам болон сангийн яамны барьж байгаа бодлого нэг өөр, хувийн хвшлийнхны хүсэж байгаа хүсэл нэг өөр тийм ээ. Тийм учраас тэр бодлогоо өрөөнд бол бас тодорхой асуудлуудыг тусгайг ингээд явсан байгаа. Гэтэ яг хувийн хвшил талаасаа харах юм бол яг үнэхээр бидний өнөөдөр хүсэжсэн шаардж байсан асуудлууд одоо за 100% биш юм ахад 80% ямарчлаас өөрчлөлт бол орж чадаагүй л гэж бид нар хэлэх гээд байгаа юм. Мэдээж асуудлууд орсон байгаа. Шатлын тэр 6 тэрбумаа бид нар 20 тэрбум болгоод өгөөч гэдэг саналыг тавьсан байхгүй. Тэгжээж нөгөө манай дотоодын компаниуд чинь томорноо. Томорж ээж гаднаас хөрөнгө оруулалт татах боломж нь бий болно. Түүнээс шин жижигхэн компаниуд дээр хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Хоёрын хооронд юм яах юм. Тийм үстэй. Тийм учраас бид нар тэр талаас нь л ярьж байгаа. Түүнээс ш одоо татвар өндөр байна гэж хэн ч хэлээгүй. Шатлал нэмэл гэж байгаа. Энэ байгаа тийм хуулиар. Гэхдээ 10 тэрбум 6 нь бол байгаа шүү дээ. Тэгээ 10 болгосон. Яг нөгөө нөлөөллийг нь жоохон багасгасан үнэн. Одоо юу гэдэг 6-аас 10 бол тэдэн хувь гэдэг тийм ээ 10%. 15-аас дээш 10-аас дээш бол тэдэн хувь гэдэг нөлөөллийг нь жоохон юм зөөлрүүлж өгсөн л болохоос биш шатлалын 6 тэрбумаа нэмээч гэдэг саналыг бид нар тавьсан л та тийм. Анрад медиа жил бүрийн эхний 7 хоногт тухайн жилийн гол үйл явдлуудыг тодорхойлж, түүнтэй холбоотой нийгмийн амьдралыг өөрчлөх хамгийн их анхаарал татах таамаглалуудыг дэвшүүлдэг уламжлалтай. Энэ 2026 оны тухайд нийтдээ 6 чиглэлд тус бүр 3 үндсэн таамаг дээр үндэслэн гол үйл явдлуудыг тодорхойлсныг онцолж байна. Нэн тэргуунд дотоодод болох онцлог үйл явдалтай холбоотой таамагуудыг дэвшүүлье. Таамаг 1 Монгол улс анх удаага нэг сая жуулчин хүлээн авна.
2025 онд Монгол улс анх удаага 850 мянган жуулчин хүлээн авч 3 дахь жилдээ дараалан рекордоо шинжилсэн. Энэ тоо 2026 онд ахин өсөж 1 саяын зорилгодоо хүрэх боломж өндөр байна. Үүнд Physical Asia шоуны нөлөө үлэмжих байгаа байна. Pop соёлын нөлөө улс орны эдийн засагт хэрхэн эерэг нөлөөлж байгааг бид олон улсын жишээгээр харсан. Монголд хэрэгхийг бид энэ жил харна. Там 2 COP17-оос $1 тэрбум хөрөнгө оруулалт татна. Энэ жил Монгол улсад явагдах хамгийн том арга хэмжээ бол COP17 олон улсын чуулга уулзалтаа. Цөлжилтийн эсрэг бүх оролцогч талууд цуглах арга хэмжээ Монгол улсад явагдах ASEAN-аас хойш хамгийн том арга хэмжээ болох юм а. 5,000 гаруй албан ёсны оролцогчтой уг арга хэмжээний үеэр манай улс өөрсдийн зорж байгаа байгаль орчны зорилтуудтай уялдуулсан хөрөнгө оруулалт санхүүжилтийн амлалтыг авах нь чухлаа. $1 тэрбум дэмжлэг авах нь бидний хувьд гэрийн даалгавар болж байна. Там 3 засгийн газар огцрохгүй. Энэ бол эрх баригч Монгол Ардын намын хамгийн их хүсэн хичээх зүйл. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил тэд арайхийн олж авсан эв нэгдлээ хиймлэрч хамаагүй хамгаалах гэж оролдоно. Харин арчилсан намын хувьд 42 гишүүнтэй том сүр хүчин гэдэг давуу талаа ашиглаж огцруулах бичгийг хэд хэдэн удаа өргөн барихыг оролдох нь гарцаагүй. Гэхдээ энэ жилдээ Зандан шатрын засгийн газар доктортой байна гэж харж байна. Харин спортын ертөнцид энэ онд зохиогдох томоохон 3 наадамтай холбоотой таамгийг хүргье. Таамаг 1 Норвеги өвлийн олимпийг багийн дүнгээр тэргүүлнэ. Энэ оны хамгийн ихний том тэмцээн өвлийн олимпийн наадам байх болно. Италийн Милан Кортинад явагдах уг тэмцээнд NHL-ийн мэргэжлийн хоккейчид 2 наадмыг үндэсний эцэст эргэн ирж байна. Манай улсаас уулын цанын төрлөөр анх удаа эрхээ авч Арианбат слалом төрөлд өрсөлдөх болсныг мөн тодтогдох. Дэрчлэн Ачбадарга, Ариун тунгалагнаар гүйлтийн цанын төрөлд топ 60 чансаатай оролцож скатлоны төрөлд анх удаа мөрө гаргах болжээ. Өвлийн наадамд Америк нэгдсэн улс, Оросын улбаны улс, бүгд найрамдах Хятад улс биш, Норвеги, Герман зэрэг улсууд давмгаалдаг онцлогтой. Тиймдээч бид цаана биатлоны төрөлд давмгаалдаг Норвегийн багийг алтан медалийн тоогоор тэргүүлнэ хэмээн таамаглаж байна. Тамга 2 хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Европоос аврах төрнө. Харин зун биднийг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа. Америк нэгдсэн улс, Канада, Мексик гэсэн 3 улсыг дамнан явагдах уг тэмцээнд анх удаага 48 багтаа явагдана. Тиймээс хэсгийн шатанд сенсац гарах магадлал тийм ч их биш юм. Гэхдээ түүнээс хойш жинхэнэ холион бантан болно. Ихэнх шинжээчид Испани, Аргентин, Францын багийг фаворитэд тооцож байгаа ч олон тоглолт хол аяллаас хамаарч таамаглаагүй аврах төрөх магадлал ихэ. Нэгэнт 2014 онд өөр төвд төрүүлж чаддгүй хараалыг Герман эвдчихсэн учраас хөгшин твээс аврах төрн хэмээн таамаглаж байна. 1994 онд дэлхийн авраг шалгаруулах тэмцээнийг зохиохдоо жинхэнэ утгаар нь шоу болгож чадсан энэ нөхөд энэ одоодч дэлхийн хамгийн их үзэгчтэй тэмцээнийг шин шатанд авчрах нь дамжиггүй. Нээлт хаалтын шоу Супер Боулоос дутахгүй болох төлөвтэй байна. Там 3 Азийн наадмаас монголчууд 30 медаль хүртэнэ. Энэ оны намар биднийг Азийн наадам хүлээж байгаа. Японы Aichi Nagaoyод явагдах уг наадамд Монгол улсаас 500 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Ханчжоуд явагдсан өмнөх наадамд манай баг 3 алтан медаль хүртсэн нь өмнөх 2 наадамтай харьцуулахад чамлахаар амжилт байсан. Тиймээс Лос Анжелесын Олимпийн өмнөх хамгийн том сорилго тэмцээн гэдэг утгаараа манай бүх топ тамирчид энд зодголно. Монголчууд 2018 онд Жакартагаас 5 алт 25 медальтай ирж байсан рекорд тооцогддог. Бидэн дээлттэй тооцогддог нар улсын нэвжэнэ Монголын баг дээрх тоонуудыг эвдэж түүхэн амжилтын төлөө зүтгэн дамжиггүй юм а. Мэдээ өргөлжилж байна.
За гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд болон гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийн эрх бүрэн хамгаалагдахгүй байна. Үүний хамгийн наад захын жишээ нь манай улсад хүүхдээс байцаалт авах тусдаа өрөө хангалтгүй байгаа юм. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд яллагдагчтай хамт байцаалт өгөх, шүүх хурал, нэг танхимд оролцох зэрэг асуудлууд байсаар байгаа юм. Түүнчлэн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдээс цагдаа нар байцаалт авахдаа хүний эрхийн мэдрэмжгүй асуулт асуух тохиолдол хэвийн үзэгдэл болтлоо дордоод байна. Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд бэртэж гэмтсэн, хохирогч болсон хэрэгүүд шилжлээ даран гарах болсон. Хүүхдийн тусламжийн 108 утсанд өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар л гэхэд 68,000 орчим дуудлага мэдээлэл ирснээс 15,000 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл бүртгэгджээ. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 70% нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд шүүхэд ирэхэд болон шүүх хуралдааны явцыг хүлээх өрөө одоо хэрэн алхаа. Улсын хэмжээнд 650 гаруй байцаалтын өрөө байгаагаас ердөө 56 нь буюу 10 хүрэхгүй хувь нь хүүхдэд зориулсан мэдүүлэг авах тусгай өрөө байна. Хүүхдэд зориулсан тусгай өрөөгийн нөхцөлд гэмт хэрэг үйлцэн этгээд хохирогч хүүхдэд аюул занал учруулах бодит эрсдэл байсаар байна. Хөвчлэн одоо энэ хүүхдээс мэдүүлэг тайлбар авах хүүхдийн өрөө бол цагдаагийн байгууллагыг түшиглээд за зарим газар дээр бас шүүхийн байгууллага түшиглээд бол байгаа. За 10 орчим нь бол хүүхдийн байгууллага дээр бол өнгөрсөн 2025 оноос бол хүүхдийн байгууллагын дээр бас хүүхдээлтэй өрөөг бол зарим аймагуд өөрсдийнхөө санаачлагаар бол байгууллагад ингээ ажиллаа явуулсан байж байгаа. За аль ч тохиолдолд яг бусад улс орнд ч гэсэндээ ер нь одоо бас манад ч гэсэн авч байгаа барьж байгаа баримталж байгаа бодлого нь хүүхдийг аль болох одоо хүүхд дээлтэй таатай орчныг хүүхдийн байгууллагын дээр гээд бүрдүүлэх зүйтэй гэж бол үзэж байгаа. Цагдаагийн албаа агчид гэмт хэргийн хохирогч хүүхдээс мэдүүлэг авахдаа хүний эрхийн мэдрэмжгүй ханддаг болохыг хүний эрхийн комиссийн өнгөрсөн оны илтгэлд дурджээ. Тухайлбал бэлгийн хүчирхийллийн хохирогч 11 настай хүүхдээс мэдүүлэг авах үеэр эрэгтэй цагдаа ямар хэргийн улмаас хэрхэн хохирсон талаар үнэн зөвөөр тодорхой ярина уу, хэдэн удаа хаана хэдийн хугацаанд хүчиндэж байсан бэ гэж асуусан байх жишээтэй байна. Түүнчлэн хохирогч хүүхдийг 2-5 удаа дуудаж хүчирхийллийн үйл явцыг олон дахин яриулж мэдүүлэг авч сэтгэлийн дарамт үүсгдэг болохыг хүний эрхийн комиссоос цагдаагийн байгууллагт анхааруулсан байна. За нөгөө талаас одоо гэрч хохирогч хүүхдүүдийг хамгаалах гэмт хэргийн одоо оролцогч хүүхдийн эрхтэй холбоотойгоор хүүхд эрхийн хууль зүйн хороо гэж ажилладаг тийм ээ. Тэгэхээр хууль зүйн хороо яг энэ тогтолцоо өөрөө бас ингээд дутуу одоо ажиллаад байна, хангалтгүй ажиллаж байна те уялдаа холбоогүй байна гэдэг дүгнэлтийг гаргасан байж байгаа. Тэгэхээр энэ хууль зүйн хорооны үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой бас тодорхой асуудлуудыг бид бас хүндэрч тавьсан байж байгаа. Тогтолцоогоо сайжруулаач. Хохирогч хүүхэд хүчирхийллийн улмаас сэтгцийн гэмтэл авсан түүний үр дагавар их байдаг учраас хохирогч төвтэй хүүхдэд ээлтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах зүйд нийцнэ. Түүнчлэн хохирогчид шаардлагатай сэтгэл зүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэний дараагаар мэдүүлэг авах нь мөрдөн шалгах ажиллагааг үр дүнтэй болгодог гэж хүний эрхийн комиссоос үзжээ. Бусад улсад хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг яллагдагчтай шүүхэд нэг хаалгаарч оруулахгүй байх хамгаалах зохицуулттай. Гэтэл манай улсад нэг өрөөнд 1 метрийн зайд өөдөөсөө харж суун шүүх хуралд оролцох тохиолдол байсаар байна. Сурагчдын өвлийн амралт эхлээд хагас сарын хугацаа өнгөрч байна. За уг нь энэ урт амралтаар хүүхдүүд үндсэн хичээлээс төр завсарлаж, авьяасаа хөгжүүлэх, сургалт дугуйланд хамрагдаж, сонирхлоо тодорхойлох тохиромжтой мөвч. За харамсалтай нь энэ боломж хүүхэд бүрт нээлттэй биш байгаа юм а. Нэмэлтээр сургалтад хамрагдах нь битгий хэл олон саад бэрхшээл хол замыг туулж сургуультай очдог. Хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд гараад тоглох тоглоомын талбайч байхгүй байгаа нь бодит үнэн. Нөгөөтэйгүр ихэнх сургалт дугуйлан хотын төвд байршилтай төлбөр өндөр учраас хотын захад гэртээ хүүхдүүд төдийлөн хамрагдаж чаддаггүй. Сургуулиас гадуур хөгжүүлэх сургалт дугуйлангийн хэрэгцээ шаардлага хотын захын хороололд нэн шаардлагатай байгаач төрийн анхаарал дэмжлэг энэ талбарт хүрч чадахгүй байгаа нь гашуун үнэн. Харин орхигдож гээгдсэн энэ талбарт иргэдийн хандиваар сайн дурын ажилчдын сайхан сэтгэлээр хэсэгч болон хүүхдүүдэд хөгжих боломжийг нээж өгсөн байгаа юм а.
Үзэгчдээ Тэнгэр телевизийн сурвалжлах баг хотын төвөөс 10 гаруй километрийн зайд орших одоо Улаастад байрлах ичидийн орон хүүхэд хамгааллын төв дээр ирсэн байна. За энд бол давхарсан тоогоор 300 гаруй хүүхдүүд 17 өөр төрлийн секц дугуйланд хамрагдаж байна. За сурагчдын амралт эхэлж сурагчид зав чөлөө ихтэй байгаатай холбоотойгоор өндөр дүн төлөөд дугуйланд хамрагдаж чадахгүй хүүхдүүд энд ирж үн төлбөргүй олон янзын дугуйланд хамрагддаг. За Улаанбаатар хотын дүүрэг бүрээс ичидийн оронг зорж ирэхээс гадна хамгийн холдоо Төв аймгийн Эрдэнэ сумаас ичидийн оронг өдөр бүр зорж ирдэг охинч энд байна. Ер нь бол яг сурж байгаа хүүхдүүд нь болохоор яг энэ авих гэлтгөө ханаас ч юм уу хүрээд ирдэг. Одоо хотын төвөөс эсвэл миний мэд хамгийн олон ирдэг сонсголонгоос ч юм уу гэх мэтлэнгээр ер нь хүүхдүүд нь өөрсдөө сонирхоод хүрээд ирдэг. За яг гол ижид орны маань яг гол зорилго нь болохоор за хүүхдүүд яг төлбөртэй нөө үнэтэй нөө үнэгүй нөө эсвэл боломжтой нөө боломжгүй нөө гэдгийг ерөөсөө ялахгүйгээр зүгээр л яг захын оролт яг энэ боломжийг нь олгоод өгсөн байна. Яг энэ боломж байгаа хин ч хамаагүй ирж сурах боломжтой, хөгжих боломжтой, тоглох боломжтой зүгээр юм нээлттэй тийм газар гэдэг. Энд байгаа олон дугуйлангуудаас хамгийн олон сурагчтай нь жижиг болон бүжгийн спортын дугуйлан. За тус бүрдээ 100 гаруй сурагчтай. Жишээлбэл Амарлан охин дугуйландаа хамрагдахын тулд 100 гаруй километрийг туулан Төв аймгийн Эрдэнэ сумаас ирдэг. Намайг Гамбар Амарлан гэдэг. Би одоо 15 настай жижиг хичээлдэг хүн байна. Төв аймгийн Эрдэнэ сум 10 дугаар анги 3 удаа. Хөгжил орсон үед бол нэг л удаа ирдэг хагасаа өдөр. Бараг цагаар бол 100 гаруй л. Яаж ирдэг? Замун 8-аас л автобусаар ирдэг те. Тий. Хайда манай хүрээд хүчтэй. Харин бүжгийн дугуйлангийн хувьд сурагчид аль хэдийн уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаад эхэлжээ. Мэргэжлийн бүжгийн багш сайн дурын үндсэн дээр бүх төрлийн бүжгийн хичээл заахаас гадна хүүхдүүд сурч мэдснээ бие биендээ сургадаг байна. Зөвхөн нөгөө хотын төвөөс боловсролыг олж авах биш, хотын цахаас ч одоо хүүхдүүд ингэж боловсролыг ингэж олж авч чаддаг шүү, болдог юм шүү гэдгийг нөгөө баталж нотлохын тулд ерөнхийдөө бол бас ингэж нийгэмдээ маш том хөрөнгө оруулалт өгж байгаа юм байна да гэдэг энэ үн цэнийг олж хараад тэгээд ерөнхийдөө бол энэ багшлахаар ерөнхийдөө бол шийдсэн. Ер нь бол ямар ч үн төлбөр мөнгө авахгүй байгаа. Тий. Ер нь бол 7 хоногтоо ерөнхийдөө бол 3-4 удаа бид нэр хичээлдэг. За тэмцээнд төхөөд ирэх юм бол ингээд сунгаад хичээл ордог. Би бол өсвөр насны ангиллалд ордог. Тэгээд ингээд манай энэ багш намайг энэ хүүхдүүдийг хариуцаж чадах соолоо ингээд охин байна гэж бодоод намайг ингээд энэ хүүхдүүдийг ингээд хариуцуулсан. 7 хоногт бол 3 удаа цугладаг. Тий. 3 удаа цуглаад тал нь ирэхгүй байх боломж байна. Одоо нөгөө өвөл алдсан болохоор ханаа төрсэн хүүхдүүд байгаа. Бас тал нь ирээд тал нь ирэхгүй байгаа. Энэ бол гадаад тэмцээнд орох надад бол амар гоё юмсан. Тэгэл ер нь бол хүүхдүүд нь амар тийм гадаад тэмцээн чинь амар гоё тийм өрсөлдөөнтэй надад бол амар гоё санагдсан. Хятад, Вьетнам хоёроор яваад Хятадын Ушимын тэмцээнд ороод мөнгөн медаль авсан. Тэгээ Вьетнам дээр болохоор хүрэл авсан. Монгол улсын аврагт ороод тэгээд медаль түүсэн бас тийм 2 медаль авсан. Би 10 бүжгийг аруулангийн сурсан. Тэгээд хамгийн таалагдсан жив эсвэл румба, самба 3 байдаг. Гэсэн ч хотын захын гэр хороололд амьдарч буй хүүхдүүдийн хувьд урт амралтаа үр дүнтэй аюулгүй өнгөрөх боломж хангалтгүй байна. За нэгдсэн үндэсний байгууллагын судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүдийн дийлэн хувь нь спорт урлаг соёлын дугуйланд хамрагдаж чаддаггүй бөгөөд үүний гол шалтгаан нь ойр орчимд нь сургалт дугуйлан байхгүй, төлбөрийн боломжгүй, тээврийн хүндрэлтэй холбоотой гэжээ. Ялангуяа гэр хорооллын бүсэд тоглох талбай, хүүхдийн хөгжлийн төвүүдийн тоо хотын төвтэй харьцуулахад мэдэгдэхүйц цөөн байна. За төр засгаас хүүхдийн хөгжил чөлөө цагийг дэмжих талаар олон бодлого хөтөлбөр хэрэгжүүлдэгч эдгээр нь бодит амьдрал дээр ялангуяа хотын захын бүсэд хүрэлцэхгүй байгааг иргэд эцэг эхчүүд шүүмжилсээр байна. Өнөөдөр хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх ажлыг
төрийн бус байгууллага иргэдийн хандваар ажилдаг цөөн төвүүд нуруундаа үүрч байгаа нь дээрх жишээнээс харагдана. Хэрв төр засаг хүүхэд бүр тэгш хөгжих хэрэгтэй гэдгийг үнэхээр хэрэгжүүлэхийг хүсэж байвал хотын захын гэр хорооллоос эхлэн наад зах нь л амралтын үед ч сургууль дээрээ дугуйланд хамрагдах боломжоор хангах хэрэгтэй. За үгүй бол боловсролын тэгш хүртээмжтэй байдал хүүхдийн оролцоо хөгжил гэж яриад ч хэрэггүй. Лампта судалгааны байгууллагаас цалингийн тайлан судалгааг гаргасан. За энэ тайлан нь ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчдийн мэрэгжлээ сонгохдоо бэлтгэж байгаа залууст хэрэгтэй мэдээлэл болсон байгаа юм а. Захирал гэхээр л өндөр цалинтай нэр хүндтэй байна гэх ойлголт хэдийн ард хоцорсон. Уул уурхайн салбарт захирал гэхээс илүүтэйгээр нарийн мэрэгжсэн хүмүүс өндөр цалин авч байгааг судалгаанд дурджээ. Тодорхойлбол хүнд машин механизмын операторууд сард 16 хүртэлх сая төгрөгийн цалин авч байгаа юм а. Хөтөлбөрийн энэ хэсэгт тухайн судалгаанд дурдгдсан барилгын салбарын цаашдын хандлагын талаарх мэдээллийг үзүүлье. Барилга инженерчлэлийн салбарт хоримтлуулсан туршлага алт мэт болж байна. Учир нь ерөнхий инженер дунджаар 4.5 сая төгрөг авч байгаа бол шинэ технологи эзэмшсэн инженеруудын үнэлгээ огцом өсөж эхлэхээр байна. За харин жирийн цахилгаанчин техникийн ажилтнуудын цалин дунджаас доогуур хэвээр байна. За барилгын салбарын дундаж цалин 3.5 сая төгрөг, харин ерөнхий инженерийн дундаж цалин 4.5 сая төгрөг байна. Өөрөөр хэлэх юм бол хамгийн өндөр цалин авч байгаа нь за туршлага манлайлах ур чадварыг өндөр үнэлж байгааг харуулж байгаа юм а. За техникийн туслах ажилтан буюу цахилгаанчин 2.6 сая, цахилгааны техникчл гэхэд 2.5 сая төгрөгийн цалин авч байна. За ерөнхий инженер болон ахлах инженер нар хамгийн өндөр дундаж цалинтай байгаа нь манлайллын үнцийн доктортой байгааг энэ салбарт харуулж байгаа хэрэг юм а. За харин гадаад чиг хандлагад барилгын инженерүүд компьютерийн өндөр мэдлэгтэй байх шаардлага чухал болж эхэлжээ. За дэлхийн нийтийн хөгжлийн бодлогын нэг хэсэг болох доктортой хөгжил ур амьсгалын өөрчлөлтөд төсвөртэй дэд бүтэц барих шаардлага дэлхийн нийтэд гол асуудал болсон. За энэ нь архитектур, барилгын инженер, дулааны инженерүүдээс ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, байгаль орчин дээлтэй материал ашиглах тусгай мэдлэгийг шаардах болно гэжээ. Ийм ур чадвар эзэмссэн мэргэжилтнүүд энгийн барилгын инженерүүдээс ялгаатай өндөр цалингийн үнэлгээг авах боломж бүрдэнэ. За яг одоогийн байдлаар гэхэд дулааны инженерийн цалингийн дундаж 3.1 сая төгрөг байна. За харин эрчим хүчний хэмнэлтийн шийдэл нэвтэрч эхлэх үед энэ хэмжээ мэдэгдэхүйц өсөх потенциалтай гэж тодорхойлсон байна. Мэдээ үргэлжилж байна. За 2019 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн болон Токио 2021 Олимпийн наадмын хүрэл медальт Гавьяз Тамирчин Болортуя сүүлийн жил гаруй хугацаанд нам гүн байсан. Тэрээр энэ зурт үрийн зулаа өнөрлөж нуган үрээ үлхийдэн авчээ. За гэлээж Гавьятын хувьд бөхөөсөө хүндрэлгүй бэлтгэл сургуулиалтаа улам чамбааруулж 2028 оны Олимпиад оролцохоор зорж байна гэж ярьсан юм. Чөлөөтөхийн Тамирчин Болортуягийн хувьд өдгөө бэлтгэл сургуультай дүр завсардуулаад байна. Учир нь тэрээр 2025 оны дундуур нуган үрээ үлгийдэн авснаар ээж хэмээх хариуцлагатай албанд шилжээд байгаа юм. Болортуя 2024 оны эхэнд улсын авраг шалгаруулах тэмцээний үеэр хулантай пеналдаад тэр авартаа олон улсын тэмцээнд төрүүлсэн. Тэгэхдээ тухайн үеийн чөлөөтөхийн холбооны удирдлагууд болон багш дасгалжуулагч нарын хооронд үүссэн үл ойлголцлоос болж тэрээр Олимпийн эрхийн тэмцээнийг алгасахад улмаар Парис 2024 Олимпийн наадмыг өнчгөд хүрсэн билээ. Энэ 7 хоногт явагдах улсын авраг шалгаруулах тэмцээний үеэр Гавьятыг барилдах болов гэсэн хүлээлт олонний дунд байсан. Гэвч тэрээр уг тэмцээнийг өнжинэ гэлээ. Ер нь л миний хувьд 24 оны яг Парисын Олимпийн цэнгэлэл дээр улсын аврагт оролцоод холонд аврагын төлөө хожигдоод мөнгө медаль авсан байгаа. Гэхдээ тэгээд ер нь бол манай чөлөөтөхийн дүрм журмаараа одоо эхний эрхийн тэмцээнд оролцоод авч чадахгүй бол хоёр дахь эрхийн тэмцээнд явна гэсэн дүрм журм байсан боловч бас дүрмийн жоох өөрчлөлт гараад миний хувьд Азийн аврагтаа бас өнжөөд тэгээд 24 оноос хойш ерөөсөө бэлтгэл тэмцээн оролтоонд дараагүй. Тэгээд Олимпиад оролцох зорилго тавьж исэн боловч дүрм журмын өөрчлөлтөөс болоод орч чадаагүй. Тэгэхдээ 24 оныхаа Парис Олимпиад болж өгөл баг тамирчтай дэмжиж хамт барилдаад тусалцаа болохоор бэлтгэл хангагчаар хамт явсан. Тэгээд тэрнээс хойш ер нь бол Монголд иргэн ирээд одоо ингээд жирэмсэн болоод одоогийн байдлаар бол ингээд
хүү маань одоо 8 сар хүрж байгаа маа малцсан гэртэй байгаа. Гэхдээ одоо хүн болгон л яг тэгдэ. Одоо л яг асууж байгаа асуултууд нь за хэзээ бэлтгэлдээ орох чинь бэлтгэлдээ орсноо, эргээрэлт хийхөө гэл айгу тиймэрхүү байгаа. Одоо миний хувьд бол 2026 онд бас томоохон зорилго тавьсан байгаа. Одоо эхний ээлжинд бол бэлтгэл сургалтаа ороо жигдрээд форм хангах. Тэгээд ер нь бол 27 оноос эхлээд тэмцээн оролтонд орж эхлэх том зорилго тавьсан байгаа. Алдаж болно, шантарч болно. Гэхдээ битээ зогсоорой. Цааш нь илүү том, илүү эрчтэй алхаарай л гэж дүүнэртэй ер нь бол захимаар байдаг. 2028 оны Лос Анжелесын Олимпиад бол ер нь бол оролцсон гэсэн том зорилго тавиад одоо яг шийдсэн бэлтгэл сургалтаа эхлэх гээд одоо байж байгаа. Болор туяа 2027 оны эхнээс дотоодын төдийгүй олон улсын тэмцээнүүдэд барилдах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хуваалцлаа. Түүний хувьд Олимпийн наадмаас Монголын чөлөөт бүхийн тамирчдын 10 дахь медалийг эх орондоо авчирсан Гавьяатай. Үүний сацуу тэрээр 53 кг-ийн жиндэх дэлхийн чансааг тэргүүлж байсан нь саяхан билээ. Гавьяа тамирчин Болор туяагийн зочноор оролцож сонирхолтой түүхээ хуваалцсан Олимпийн домгууд подкастын шинэхэн дугаарыг удалгүй Тэнгэр телевизээр бүлээн авч үзээрэй. Тэгэлээс 7:10 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Манай улсын хөрөнгийн зах зээлд дотоодын аж ахуйн нэгж болон иргэн 98.1%-ийг харин гадны хөрөнгө оруулагчид 2 ч хүрэхгүй хувийг эзэлдэг. Хөрөнгийн зах зээлд томоохон IPO, шин санхүүгийн бүтээгдэхүүн, олон улсын жишгт нийцсэн хөрөнгө оруулалт цөөн байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахад бэрхшээл учруулж байгаа гол шалтгаан болсоор байгаа юм а. Гадны хөрөнгө оруулагчид ихэвчлэн зах зээлийн тогтвортой байдал, урт хугацаанд өсөх боломжийг илүүд үздэгч, эдгээр шалгуур нь хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байгааг шинжээчид онцолж байна. Түүнчлэн 5% татвар авах ёстой байтал зарим тохиолдолд 20% татвар авах тохиолдолж байдаг гэлээ. Энэ нь гадны хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулдаг байна. Мөн бусад улс орнууд 20-30 жилийн алсын хараатай бодлого хэрэгжүүлдэг бол манай улсад эсэргээрээ тогтворгүй байгаа нь гадны хөрөнгө оруулагчид дайжхад нөлөөлж байна гэлээ. Гадаадын ч бай, дотоодын ч бай аль ч хөрөнгө оруулагч Монголын хөрөнгийн бирж дээр арилжагдж байгаа хувьцаа болон бондын ногдол ашиг болон хүүгээс 5% татвар тооцож авах ёстой. Тэгэхээр энэ бол маш сайн татварын хөнгөлөлт. Гэхдээ энэ дээр бол бас манай зарим хувьцаат компаниуд болон үнцээс гаргагчдаас одоо суудхан тооцохдоо 20%-аар тооцох ийм үзэгдлүүд байгаад байгаа. Тэгэхээр энэ ингээд зарим газараа 5% тооцдог, зарим газараа 20% тооцдог. Энэ зүйлийг бол зэгцлэх ёстой. Гадны хөрөнгө оруулагч нэмэгдэх. За дээрэс нь манай хөрөнгөний зах зээл дээр ямар гол асуудал байна вэ гэхээр нэгдүгээр одоо хөрөх чадвар буюу их хэмжээний бэлэн мөнгө эргэлтгүйгээс одоо шалтгаалаад тодорхой хэмжээний өсөлтүүд гардаггүй, хөдөлгөөнүүд нь гардаггүй тийм үзүүлэлт байна. Тэр бид хэд бас судалгаа хийгээд үзэхлээр одоо шинэ одоо Японы хөрөнгийн бирж ч юм уу Хятадын хөрөнгийн зах зээл дээр одоо юаны ханш унахаар хувьцаанууд нь одоо дааж хөдөлж идэг тийм йений ханш өсгөр хувьцаанууд нь унж идэг ч юм уу тийм за ийм хөдөлгөөнүүд ажиглагддаг. За манай зах зээл дээр бол одоо валютын ханш төдийлөн манай хөрөнгийн зах зээл дээр одоо нөлөөлж статистикийн хөдөлж чадахгүй байгаа. За шалтгаан нь бол бас мэдээж одоо гадны хөрөнгө оруулагчид байгаатай холбоотой. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэхэд хөрвөх чадвар болон их хэмжээний хөрөнгө эргэлддэггүй байдал нөлөөсөр байна. Бусад улс оронд валютын ханшийн уналт нь хөрөнгөний зах зээлд томоохон нөлөө үзүүлдэг бол манай улсад төдийлөн нөлөөлдөггүй байна. Үнийг сайжруулж буй аргууд бол банкуд хөрөнгөний зах зээлд бонд гаргаж байгаа явдал хэллээ. Тухайлбал Хаан банк Лондонгийн хөрөнгөний биржийн Бүтцэн Разлийн индекс багтсан нь Монголын анхны компани болсон гэлээ. Энэ нь чамгүй том амжилт юм а. Түүнчлэн уул уурхайн санхүүжилтийг дотооддоо хөрөнгө оруулалтын сан болон хамт
ядарсан хөрөнгө оруулалт байдлаар шийдэх нь гадны хөрөнгө оруулагчдыг татах шин боломж гэж шинжээчид үзэж байна. Бид энэ удаагийн бизнес орчин болонгаараа нийтийн хоол үйлдвэрлэл тэр дундаа рестораны бизнесийг онцолж байна. Нью-Йорк Empire ресторан нь 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ рестораны хувьд зуны улиралд 100 орчим хүн, өвлийн улиралд 80 орчим хүнийг ажлын байраар хангадаг. За энэ чиглэлийн бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлуудын тухай тэд хуваалцсан юм а. Манай байгууллага болохоор 2019 оны 4 сараас эхлээд ресторан, нийтийн хоол, кофе шоп, катеринг гэсэн энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад одоо 6 жил гарan үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор болохоор бид нар манайх баг зэрэг улирлын чанартай зуны саруудтай болохоор илүү нөгөө нэг бас олон хүмүүс ажиллах шаардлагатай байдаг. Улирлын аялал жуулчлалын салбар гэдэг утгаараа тэгэхээр зундаа нэг 100 гаруй ажилтнтай, өвлийн улиралтай болохоор нэг 80 гаруй ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байна. За яг одоо монголчуудад одоо бизнес эрхлэгчид одоо хамгийн түрүүнд хэлдэг, хамгийн түрүүнд бухимдалтай байдаг зүйл бол яг л нийтлэг нөгөө нэг татварын системийн асуудал шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүст бол татварын дарамт бол хизээч одоо дандаа ямар ч цаг үед одоо номер 1 асуудал байсаар л байна. Одоо ч гэсэн байна. Маш олон төрлийн татвар төлдөг. Тийм. Тэгэхээр заримдаа бүр ингээд татвараас татварын хооронд, улирлын татвараас улирлын татварын хооронд, тайлангийн хооронд ингээд явах тохиолдлууд гардаг байхгүй юу? Эхний улирлын татвараа дөнгөж төлөө дуслаа, дараагийн улирлын татварын тайлан эхэллээч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ дээр аюу хамгийн том асуудал бол энэ байдаг. Энэ дотроо хамгийн том татварын дарамт бол нөөтийн татварын дарамт байдаг. Одоо жишээл манай салбарын хувьд бол хоол хүнсний салбар бид нэр хоолныхаа бүтээгдэхүүнийг мэдээж ихэвчлэн одоо захаас те одоо жижиг дунд жижиглэнгийн бараанаас очиж худалдаж авдаг одоо хоолныхаа бүтээгдэхүүнийдэг гэтэл тэндээс одоо бас татвар өхөөсөө илүү өгөхгүй бид одоо нөөтөө биднес өгөхгүй. Тэгэхээр бид нөөтгүй газраас одоо худалдан авалтаа хийчихэд буцаагаад бидний одоо хоол болгоод борлуулад гаргаж байгаа бүтээгдэхүүн маань яалтчгүй бид нэр хүнд үйлчилгээ үзүүлж байгаа учраас нөөт өгдөг. Тэгэхээр бид нэр эргээд нөгөө байгууллага энд насар том хохироод маш асар их нөөтийн өрөнд орчдөг. Тэгээ ихэвчлэн манай ажилтнуудын ер нь 50-аас 60% нь оюутнууд байдаг. Тэгэхээр оюутан хүмүүс ажлын цаг заваараа цагийн ажил хийж ажиллаж иж дээрээс нь нэг цалингаасаа татвар төлөх хэрэг гардаг. За тэгээ энэ дээр оюутнууд маань татвар төлөх маш дурггүй тийм төлмөөргүй байна гэсэн байр суурьтай ханддаг. Гэтэл эргээд байгууллага тэрийг төлөхгүй байвал эргээд байгууллага өөрөө эрсдэлд ороод идэг. Яг бол нөгөө оюутнууд манд зуны амралтаараа хичээл нараад хичээлд явчих штэ. Тэнгүүд нөгөө 3 сар төлсөн одоо нийгмийн даатгалын шимтгэл нь огт ямар ч хүчингүй болчихно тасарч байгаа учраас тий. Тэгэхээр эргээд энэ нь байгууллагадаа ч ямар ч үр ашиггүй, тухайн ажилласан ажилтнаа ч хувь хүндээ ч ямар ч үр ашиггүй. Ийм нэг юм хуулийн нэг юм гаргалгаа яваад байгаа юм. Дараагийн том асуудал болохоор мэдээж хүний нөөцийн асуудал. Хүний нөөцийн хомсдлын асуудал асар их байгаа. Тий. Тэгэхээр одоо бол яг үнэндээ хүний нөөцийн хомсдолтой байгаа үед бид нэр хүнээ тогтоон байрах, хүнээ тогтвортой ажиллах, чадвартай хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд одоо маш их олон талын бас нэг арга хэмжээ авна. За магадгүй өдрийн цалингаар ажиллуулна, өдөртний цалингийн нөгөн илүү цагийн ажилтны систем рүү шилжиж гин, эсвэл илүү гэрээт ажилтны систем рүү шилжиж гин. Тэгэхээр олон талын бас нэг зөндөө одоо болж үтэх талаас нь л одоо арга хэмжээ аваад явж гин. Монголын хөрөнгөний биржийн 1-р ангилалт бүртгэлтэй Голомт банк нь олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах, олон талд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх стратегийн хүрээнд Япон улсын хөрөнгөний зах зээлд 3 жилийн хугацаатай 15 тэрбум йений үнийн дөв бүхий Самура бондыг гаргасан байна. Тус бондыг гаргахад Sumitomo Mitsui Banking Corporation болон CNBC Nikko Securities Underwriter ажиллаж Японы мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгосон бөгөөд бондын захиалга давж биелснээр амжилттай За Голомт банк нь Самура бондоор татсан хөрөнгө оруулалтаар Монгол улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн зээлийн үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Даатгалын салбарын өнөөгийн хэрэгцээ шаардлага олон улсын судалгаа шинжилгээнд үндэслэн даатгалын компаниудын гаргах баталгааны хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын жишг нийцсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр холбогдох шийдвэрийг санхүүгийн зохицуулах хорооноос гаргалаа. За ингэснээр дотоодын даатгалын компаниудын гаргах баталгааны дээд хэмжээ 4 дахин нэмэгдэж, давхар даатгалын оролцоотойгоор бүх төрлийн баталгаа гаргах боломж бүрджээ. Засгийн газраас төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа засаглалыг сайжруулах, давхарцсан бүтээц зардлыг бууруулах бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудыг нэгтгэн нэгдсэн бүтцтэйгээр үйл ажиллагаа явуулах шийдвэрийг гаргасан. За энэхүү бодлогын хүрээнд үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн үйлчилгээний бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв компанид Монголын үнэт цаасны клирингийн төв компанийг нэгтгэн нэг байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаа анхаарал хандуулсан танд баярлалаа.